Хай. Өнөөдөр хамт зураг зурцгаая. Байнгын бондгор булцгар стилээрээ ингээд зураад ахаар нэг л сайжрахгүй нэг газараа гацчаад байгаа юм шиг санагдаад байдаг болохоор тасгал болгоод өнөөдөр арай өөр стилээр зуръя. Ойр тийм арьсны буудал дүнган дээр их ажиллааг болохоор тэрэн дээр илүү анхаарай гэж бодож байна. Гоёлын даашин зэг анх кино театрт гарч байхад нь тэнгист үзчихсэн. Би 9 мөстэй байсан баха. Ер нь болоод байгаа үйл явдлыг нэг ойлгоогүй дээ. Гэтэ жоохон байсан ч гэсэн гол төрийн залуугийн загвар өмсдөг хэсэг дээр гоё штэ гэж. Хоочны нөгөө Рамас кинонуудын эмгтээгийнх нь юм глоw up хийдэг юм өсгөлжингийн хэсгүүд байдаг штэ. Тэр нь ингээд эргэтэй нөөцлөгдөж байгаа юм бүрэн шинэлэг санагдчихсэн. Жоохон том болж байгаад үзсэн чинь бас өрхөн хөнгөн санагцсан. Ер нь л айгуу сайн кино. Одоо үзсэн ч гэсэн жоокгууд нь буудаг шүү дээ. Ганц юм нийтбэг хийж өөлөх юм гэх юм бол нөгөө энэ гей залуу. Гей хүнийг медиад ингэж харуулхаа одоо бэлё. 2000 онд өвлдөө монголчуудаа. За киноны хувьд яг нэг иймэрхүү одоо зураг руугаа орцгоё. Эхлээд ингээд скетчээ зураг харж байгаа хийгээд ерөнхийдөө жоохон аниме талдаа болгож зурж байгаа. Анимерхүү стилтэй болгож гэх юм уу. Гэхдээ яг нөгөө анатомийн найлуулах алдагдуулахгүйгээр зураг үйл явцадаас би лайн их хамгийн дуртай. Ер нь тэгээд манга зурах дуртай ах. Ямар нэг өнгө будаг оруулахгүйгээр зураасны чанараараа илэрхийлдэг болохоор за лайн нэг иймэрхүү боллоо. Гэтэ бас бодож сурах хэрэгтэй. Өөр хайчиж болохгүй. Миний буддаг арга барил гэх юм бол ер нь хингийн лайныхаа доор леер үсгээд тэр леер дээрээ хавтгай өнгөөр фил өгөөд тэгээд тэрэн дээрээ гэрээс үдрээ гаргадаг. Гэрээс үдрээ гаргахтаа ингээд хэлбэр дүрсээр нь төсөөлдөг. Одоо нүүрэн дээр чинь хацар нь наашаад хувааж гарна, нүдний хунхархай нь хөнхөж орно гэх мэт ингээд гүлтэн ийм том дүрс гэж бодож төсөөлж зурдаг. Дууг нь яг зурж байгаагаа бичих гэсэн анхны оролдлого нь энэ. Бүтлгүүцээ. Бичиж байгаад 30 минут л болсон ч хугацааны багтаамж дүүрээд гэсэн 20 хэдэн гигабайт болсон байсан. За зурж байгаагаа бичин ч гэж худлаан байна да гэж бодсон чинь 8 кадр мэдгүй бичсэн байсан. 1080 болгосон чинь нэг 2 гигабайт л болсон. Дараагийн бичлэгүүдээс яг ингэж зурж байгаагаа харуулсан илүү гоё бичлэгнүүд хийнэ.
Ер нь байнга ашигладаг програм гэх юм бол iPad дээр Procreate гэдэг аппликейшн байдаг. Би нэг $10-оор нэг удаа татчихсан баха. Одоо нэг $13 болсон байлээ. Нэг л удаа худалдаж авчаад тэгээд байнга ашиглаж болдог. Хэрэглэж байгаа iPad маань болохоор iPad Pro тэгээд 9.7 инч нь 1-р зэний зөгтэй. Ашигладаг төвл гэх юм бол ийм байна. Өснийг нэм нөгөө нойтон өхөр талаац юм шиг юм текстурын гарах гэдэг юм маркер брашаар утсан. Одоо бодож байгаа зүйлийн текстурыг нь төсөөлж ер нь брашаа сонгол зүгээр. Ийм гүлгөр юм гялантай зүйл ах юм бол ийм нойтон дуу брашаар арьс ч гэдэг юм уу юм арай зөөлхөн гадаргуу гэрээ гэдэг ч юм уу. Гэт багтаамжинд дуустчих. Энэ дүрийн юм бурдгаар юм ардгаар үсийн зурмаар санагдаад зурсан. Тэгэж зурхтаа юм харандаан шохоо юм шиг браш ашигласан. Дуусаад иймэрхүү боллоо. 1000 ногой. Хайраа. Бүкснөө мухаарс. Ийм цог зурсан бичлэгүүд ер нь хий гэж бодож байна. Тэгээд ямархуу санагдчихээн комент хийээрэй. Иймэрхүү стилээр зурдаг Azuka-гийн нөгөө аккаунтыг настагаарай. Баяртай.